За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Манай амжилтын түүх подкастын энэ удаагийн дугаарт иншүүр төслийн Арангаан аймаг дэх удирдагч Батбаатарын Цэрэн ламагч маань оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргье. За юуны өмнө сайхан. За юуны өмнө миний хувьд таныг өөрөө оролцуулах болсон шалтгаан маань бол залуучуудын төлөөллөөс амжилттай яваа хийж хэрэгжүүлж байгаа ажилдаа эзэн болж байгаа ийм залуучуудыг бас судалж байгаад танд ингээ урилга тавьсан. Тэгээ урилгыг минь хүлээн авч ирсэнд чин сэтгэлээсээ маш их баярлалаа. За та өөрийгөө сайхан дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? Намайг Батбаатарын Цэрэн лам гэдэг. Би ер нь бол Арангаан аймгийн ийм уугуул, ер нь дээр үеэсээ гэх юм бол Сайн Ноён аймгийн ийм уугуул хүн байна. Миний төрсөн нутаг гэх юм бол Бацангил сум, хуучнаар бол Луугүний хувшуунд бол төрсөн. Манай ав бол Арангаан аймгийн Бацангил сумын уугуул хүн. Миний ээж болохоор Ихтамир сумын ийм уугуул хүмүүс байгаа. Ерөнхийдөө бол миний бага нас бол Арангаан аймгийн Бацангил суманд бол өнгөрсөн. Зуны амралтаараа бол би Ихтамир суманд бол их хвчлэн байдаг байсан. Би бол бага насаа гэх юм бол цэцэрлэгт ер нь бол хүмүүжээд тэгээ Арангаан аймгийн Бацангил сумын ерөнхий боловсролын сургуулийг миний үед бол 11 жилээр төгсөж байсан. 11 жилээр төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд тэгээ хөдөөж их сургуульд элсээд тэгээ 2012 онд ер нь хөдөөж их сургуулийг байгаль хамгаалал хяналт үнэлгээ гэдэг мэргэжлэр бол төгссөн. Байгаль хамгаалал хяналт үнэлгээ. Ерөнхийдөө одооны хүмүүсийн хийж байгаа одоо хамгийн их мэддэг мэргэжлэн гэвэл байгаль орчны хяналтын улсын байцаагч байгаль хамгаалагчийн ажил гэсэн үг. Та их сургуулаа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж ив? Тэгээд одоо яг ямар ажил хийж гин гэдгээ бас сайхан дэлгэрэнгүй танилцуулцгаая тийм. Ерөнхийдөө бол сургуулаа төгсөө миний ажлын гараа бол яг тэр 2012 онд сургууль төгсөөд 2012 оны 10 сард Арангаан аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар гэдэг нэртэй тухайн үед энэ газарт анх бичиг хэргийн ажилтны ингээд төр оронтоо гарсан. Манай бичиг хэргийн ажилтан аялал жуулчлалын мэргэжилтэн авсардаг гэж маань хот руу сургуулж явах гэж байгаа гээд. Тэгээ ерөнхийдөө бичиг хэрэг гэсэн оронтоон дээр Арангаан аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, байгаль орчны газар нэртэйгээр ажиллаж байгаа. Тэгээд 2020 он хүртэл нийтдээ бүтэн 8 жил бол тухайн газараа мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, тэгээ байгаль хамгаалагч гэдэг албан тушаалуудыг шатлан дэвшиж хашиж байгаа. Тэгээ 2020 оноос хойш 8 жил бол төрийн албанд. Төрийн албанд орохдоо бол яг тухайн үедээ төрийн албан хаагж байгаа шалгалтыг өгөөд тэгээ яг хууль журмын дагуу ажилдаа ороод тэгээд ажиллаж исэн байгаа. Одоо 2020 оноос өнөөдрийг хүртэл бол нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр гэж байдаг. Тэр маань ингээд төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг. Хөгжлийн хөтөлбөрийн Монголын унган байгалийн хүлцэл төвтөрчлөлтийг хангах нь иншүүр гэдэг төслийн Арангаан аймгийн зохицуулагчаар бол ажиллаж байна. Одоо төсөл маань 7 жилийн хугацаанд хэрэгжээд бас ингээд бид дүр дүнгээ харах ингээд байж байна. Би таныг бас 8 жил төрийн албанд ажилласан гэж бол бас нэг бодоогүй. Гэхдээ тэр байгаль орчны газар байсан ч юм уу ерөөхдөө хэлж байгаа. За одоо тэгвэл таны одоо хийж байгаа энэ олон жил хийсэн төслийнхаа талаар та манай үзэгчдэд, сонсогчдод те дэлгэрэнгүй сайхан танилцуулбал тэгээд юунд зорж ажиллаад ямар үр дүнд хүрв? Танд одоо яг ямар дүгнэлтэнд бас хүрч байна? Ерөнхийдөө төрийн байгууллага олон улсын байгууллага гэдэг бол нэг ялгаатай. Төрд ажиллаж байхдаа бол бид нар бас тодорхой хэмжээний үйл ажиллагааны төлөвлөгөө түүндээ хүрэхийн тулд одоо Монгол улс ямар бодлого барьж байна тэрийг бол илүү хэрэгжүүлээд төрийн жинхэнэ хад багшлалаас ард иргэд үйлчлэх талаас ажиллаж исэн бол яг энэ олон улсын байгууллагт ороод ирэхээр бол ганцхан байгаль орчны салбарын ажлыг мэдхгүй бус чиглэлийн ажлуудыг юм хийх шаардлага гарсан. Манай төсөл бол ерөнхийдөө хууль эрх зүйн орчинд ямар өөрчлөлт хийх үү гэдээ болгоны төвшний юмнууд явж байна. Дээрээс нь ойн сан биологи олонь задлыг хамгаалах тэр чиглэлээр ажлууд хийгдээ явж байна. Дараагийн асуудал гэвэл одоо энэ ард иргэдэд амжиргаатай холбоотой ерөнхийдөө байгаль орчны бүх хэрэг зөрчлүүд гардаг учраас түүнийг яаж ард иргэдтэйгээ тийм холбож ажиллах уу гэж байна. Хамгийн сүүлд бол нэг гендрийн нэг хэвшмэл ойлголт бол Монгол орны хэмжээнд их байдаг учраас энэ гендерт суурилсан бас арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд ажиллаж байна. За иншүүр төсөөллийн хувьд бол Арангаан аймагт хийсэн гол ажил бол ерөнхийдөө манайх хөдөөж ухаан тэр дундаа мал аж ахуйтай 100% хамааралтай учраас ерөнхийдөө битэрийн дац багтаамжуул үнэхээр хүнд асуудал. Энийгээ бол
малчтаа буруутгаад ажиллахгүй. Бид нар аль харилцаанаас аль систем дээр хаана алдаа гарах зүй учраас өнөөдөр малчид амьдралаа задлахуулахын тулд олон тоотлогоогоор маллаад байгаа. Энэ дээр л илүү тулгуурлаж ярих нь зөв байх. Яагаад гэвэл өнөөдөр махны үн доктортой биш байна. Дээрээс нь малын өвчлөл их байна. Дараагийн асуудлууд гэх юм бол малчдын өөрсдийнх нь одоо боловсролын төвшин ямар байгаа вэ? Эдийн засгийн эргэлтэнд малаа оруулах юм. Тэгээд одоо манай малчдын хамгийн их ярьдаг нэг арьс ширмгүүдэд байгаа гэдэг олон асуудлуудыг ярьж болох бах. Түүнтэй холбоотойгоор л нөгөө байгаль орчинд үзүүлж байгаа малчдын сөрөг нөлөөлөл маш их байдаг. Энэ юугаар илэрдэг үг гэвэл манайхаа ойрогоо их ордог. Ой дээр бол биологийн зайдал бол хамгийн ихээр бол тархаж одоо тэр нөгөө ойгоор хамгаалагдаад тэр газар нутагт бол илүү байдаг. Тэгээд энэ дээр бол бас нэлээд байгаль орчин болоод үдэ аж ахуйн чиглэлийн зөрчлүүд бас их гардаг гэдэг. Хоёулаа бас нөгөө Батцангэл рүү та манай ажлынхныг ураад төлөөлөгчд нь сургалтууд орж исэн тий. Тийм. Тэндээс яг таны нөгөө нэг яг за энэ төсөл нэг ийм зүйл юм байна. Хүүхдүүдийн тоглоомын аргаар ч гэсэн яг ийм зүйлүүдийг яг ингэж зөв зүйлүүдийг хэрэгжүүлж болох юм байна гэдэг зүйлүүдийг бас олж харж байлаа. Саяны одоо төсөлтэй холбоотой танд нэмж хэлэх зүйл байна уу? Яг одоо ийм хэрхүү зүйлүүдийг ингэ хийсэн чинь ийм сайн үр дүнгууд гарсан гэд тэр талаасаа бас бид нөгөө нэг бүх зүйлүүдийг мэдэж авах бас зүгээр ах гэж бодож байна. Манай төсөл бол ерөнхийдөө бол нөгөө нэг засгийн газартай гэрээтэй засгийн газар хооронд бол ингээ гэрээ байгуулж явж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр өөрөө байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн хамтаа ингээ гэрээтэй байдаг учраас илүү нөгөө нэг төрийн барьж байгаа бодлого шийдвэрүүдийг төсөл хөтөлбөр маань ингээ уялдуулаад хэрэгжүүлж явдаг. Гол нь нөгөө бидний өмнөх жилүүд ч юм уу төрд ажиллаж явах ч юм уу гаргаж ирсэн нөгөө оноо гэхээс илүү алдаатай зүйлүүд асар их байдаг. Тэр нь юу вэ гэвэл нөгөө зөв зөвхөстэй төлөвлөөгүй. Төлөвлөгөөнийхөө баримт бичиг дээр үндэслэж үйл ажиллагаа төлөвлөдгөө. Тэгэнгүүтээ ямар үр дүн гарахыг нь урьдчилсан тооцож ер нь бол үрдэнэт суурилсан төлөвлөлтийг жоохон бага хийгээд одоо тухайн үедээ хэрэгцээтэй тийм үйл ажиллагааг бас нөгөө нэг илүү эмоцороо хийд юм уу гэх төрд ажиллаж байхад бол тэгж харагдчихсан. Төсөл рүү ороод ирэхээр бол аливаамиг ер нь системтэй хийх юм бол бас илүү богино хугацаанд хурдан амжилтанд хүрэх юм боломж байд юм байна гэдгийг сүүлийн 5 жил бол харсан. За одоо энэ шүр төслийн маань гол хэрэгцээ ажлууд гэвэл хоёр суманд бид нар бас нэг махны үйлдвэр ингээ махны жижиг цех ингээ байгуулахыг хичээгээ явж байна. Үлцэс суманд бол махны жижиг ийм үйлдвэр Эрдэнэ мандал сумын махны үйлдвэрийг төшөглөөд ингээ дайвар бүтээгдэхүүн бас нөгөө малын хаягдаад байгаа бүтээгдэхүүнийг бас бүтээгдэхүүн болгож яаж үйлдвэрлэх үү чиглэл дээр бол илүү ингээд Батцангэл сумын дээр бас нэг жижиг цүнхний цех эхлүүлсэн. Ерөнхийдөө энэ хүүхдүүдийн нөгөө нэг өдөрт авах сүүсүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор гээд эхлүүлсэн ажил явж байна. Бас одоогийн байдлаар бол бүрэн тогтворч байгаа байна. Одоо энийг бол нөгөө цаашдаа доктортой байдлыг хангах нь бол бас ингээд надад бол бас чухал сум орон нутгийн удирдлагуудын хувьд бас ингээд чухал ажил болоо явж байна. Дараагийн нэг ажил бол манайх бол биологийн зайдлыг ер нь хамгаалах. Хамгийн гол ухагтгуун төсөл нь бол тэр бид нар бугын бичил аж ахуй байгуулах ажлаа бас нэг аймгийн засаг даргатайгаа ингээм хамтраад аймгийн засаг даргын үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулаад одоо энэ ажил маань 9 сарын 20 гэхэд бүрэн хүлээлгэж өгөхөөр ингээд аж ахуйн барилга маань эхэлсэн. Одоо өмнө нь бол 3 жил ингээд бэлтгэл ажлаа хангаад бид нараас бугын илээ маллах энэ ажлуудыг бол ингээд хийгээ явж байгаа. Ерөнхийдөө эхний ээлжинд ийм 80 бугтай бугын бичил аж ахуй ингээд байгуулна гэд явж гэн тийм төлөвлөөд. Бас гоё санагдав. Тийм. Монгол тарвах сэргээн нутагшуулах бадан хөдөр гэд бас төслүүд бол явсан. За. Тийм. Бадан хөдөр төсөл нь амжилттай явагдаад та яаж явуулсан? Бид нар анхны юм мэддэхгүй байхгүй та яг нөгөө сонирхолтой байдлаар нэг ярил нэг мэрэгжлийн хэллэгээр бос. Хөдөр гэдэг бол ерөнхийдөө нөгөө ойн цагтаа. Тэгээд судлаачтай ярьж байгаагаар бол одоо нөгөө мөслөгийн үеэс үлдсэн хамгийн нөгөө эртний амьтан гэдэг ерөнхийдөө юм соёотой. Тэгээд яадгүй гэхээр энэ шимээнд аюу соргог. Тэгэхээр нөгөө бусад байгалийн нөгөө цохилтолгоогоор бусад амьтдаа хамгийн түрүүнд ингээд эсгэрэх дуу чимээ өгөөд энд аюул занал ирж гин гэдгийг мэдэгдэг. Тэгэхээр ер нь байгаль орчинд бол маш юм чухал нөлөөтэй юм шүхүр зүйл амьтан. Тэгээд нөгөө байгальд бол хэрэгцээгүй юм гэж нэг ширхэж байгаа байхгүй. Тэгээд одоо бид нар тийм одоо жишээ нь ихэд
Яагаад энэ уулын мод шаарлаад энэ хордонгоо устгаач гэдэг байгаа боловч энэ хордон гэддэг өөр нөгөө амьтад нь ховордсон болоод энэ хордон хөнөөлж авж хордон шавж ингээд нүүрлээд байгаа юм уу? Бид нэр ерөнхийдөө бол нөгөө байгаль орчны чиглэлийн юмс илүү шинжлэх ухаанчаар харах хэрэгтэй. Аливаа асуудлыг. Тэгэхээр энэ мэтчлэн бол нөгөө нэг байгалийн цохидлогоо гэж юм байдаг. Аль нэг нь доголдлоод ирэхээр бус асуудлууд үүсээд ингээд тэнцвэрт байдал алтагдаад ерөнхийдөө бол одоо бид нарт үзэгдээд байгаа хамгийн түрүүний асуудал бол энэ ганц удын асуудал хүчтэй салхи байна. Энэ нөгөө хүчтэй адар бороо байна гэд энэгээр бол нөгөө бид нар хувь салхиуд сүүлийн үедс айгүй л бөхөлчлөө. Саяхан бас Дорнод аймагт айгүй асуудал гарч тий. Энэ бол нөгөө байгаль орчинд тэнцвэртэй байдал алдагдж байгааг бид нарт хамгийн түрүүнд мэдгэж байгаа байгаль орчны жишээнүүд. Тэгэхээр таны ажил бол яг тэр бүх асуудлууд дээр бодлого шийдвэртэй, төсөлтэй, төлөвлөгөөтэй багаас нь ахуулаад ингээ хийгээд явдаг ажиллаа гэж ойлгох болох уу? Ерөнхийдөө бол нөгөө байгаль орчны ажлыг хүмүүс ойлгохдоо юу гэдэг вэ гэхээр ганцхан нэг амьтныг хамгаалаад юм уу нэг хогийг цэвэрлээд гэдээ ойлгодог. Энэ асуудал бол ийм биш. Байгаль орчны асуудал гэдгийг хүнтэй ягаад гэвэл энэ байгаль орчны асуудал яг юм эмзэг болоод байгаа. Хүний нөгөө буруутай үйл ажиллагаанаас болохоор болж байгаа болохоос нөгөө нийгмийн асуудлуудыг бид нэр ярих хэрэгтэй. Яагаад ой модыг ороод тогтлоод байгаа нэг хүн л тогтолж байгаа болохоос биш. Нэг бух ч юм уу тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол нийгмийн асуудлыг ярих хэрэгтэй. Дээрээс нөгөө эдийн засгийн асуудлуудтай байнга холбогдох хэрэгтэй. Тэгээ нийгэм эдийн засаг байгаль орчин бол нөгөө тулгын гурамжлуу хязгаарч салгаж болохгүй. Хэрвээ байгаль орчинд ороодох юм бол эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл маш ихээр гарна. Одоо сая нэг байшингийн дээвэр хуларлаа гэхэд хэдэн төгрөгийн хүртэг гарч байгаа лээ. Тэгэхээр ямар ч байсан нэг байгаль орчны салбарыг бодлого бодож байгаа, шийдвэр гаргаж байгаа хүмүүс бол хизээч хайж болохгүйгээр байнга авч явах салбар. Одоо тэгээ тэрийг дутуу бодоод дутуу байсныхаа одоо ингээд гамшигыг бол ингээд эхнээсээ бол ингээд бид нар бас ингээд амсаад эхэлсэн байна тий. Суурь зарчим нь өөрөө байгаль орчин дээр явж байгаа болохоор байгалийн амшиг одоо үер өсөл гангаачиг яагаад үсээд байгаа тэр бүх асуудлуудын нарийн хүчгийн хүнтэй холбоотой бүх зүйлүүд дээр бодлого боловсруулж ажиллах нь бас хамгийн чухал. Бол бүх асуудлынхаа малгайг бол байгаль орчны салбарыг аваад тэгээд эдийн засаг нийгмийг яаж хөгжүүлэх үү гэдэг илүү явах. Миний хувьд яг хүний одоо нийгмийн хөгжил хамгийн чухал зүйл нь хүний хөгжил гэж ярьдаг. Тэгсэн ч гэсэн яг хүний хөгжил донд чинь байгаль орчинтойгоо зохицож амьдрах нөгөө тэр зүйлүүд маш их чухал юм байна гэдгийг бас ярьж явахад их гоё бас санагдаж байна. Одоо жишээ нь хэд бид нар одоо энэ гэрэл асаалтаа байх уу, унтраах уу гэдэг чинь өөрөө нөгөө нэг цаан чи юу гарч байгаа вэ? Дулааны цэглэхээс нанд өнөөдөр ямар байдалтай байгаа вэ? Би энэ гэрлийг унтраачихтал тэр үр нөлөөг бууруулах байсан юм уу гэдэг өөрөө байгаль орчны мэдлэг байхгүй юу? Ийм жижиг зүйлээс би хог хаяхгүй байна тий. Тэгжтэл бидний хамгийн нөгөө эмгтээчүүдийн хувьд бүр хамгийн их за эрчүүд дээр бол харьцангуйгааг худалдаа авалттай асуудал. Одоо нөгөө хүнсний хог хаягдал айгүй их байлдж जैन сүүлийн жилүүд. Тэгээ нөгөө хэрэгцээгүй худалдаа авалт гэж байна. Одоо жишээ нь хэд энэ аягийг үйлдвэрлэхэд энэний цаана үйлдвэрлэл явж байгаа, ус хэрглэж байгаа. Тог цэглэгээ хэрглэж байгаа үүнтэй холбоотойгоор ингээд нүүрс хүч нь энээсээ эргүүлээд нүүрс хүчлийг ялгарч байна. Гэт ингээд тий агаар мөхөрдөл үүсгэж байна. Энэ дэлхийн дулаар л нөлөөлж байна гэж ерөөсө бодож байгаа юм биш. Зүгээр л хэрэглээл агаар хүний хэрэглэх ёстой мөнгөний төлжөл хэрэгжилчин ч гэдэг юм уу тийм бодолтой байдаг байсан бол энэ чинь цаагаараа тийм байгаль орчны ер нь хүн оршин тогтноход урт удаан оршин тогтноход маш их том нөлөө үзүүлэх зүйл юм байна гэж ойлгож байна. Одоо жишээ нь Япон хүүхдүүдийн боловсролд бол илүү сайн суулгаад өгсөн. Чиний шууд хорхоодоход бол тэчнээн тоон ус зарцуулж байгаа учраас энэ байгаль орчинд чи сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа учраас чи өнөөдөртөө шүдэ аваад ирүүл ах хэрэгтэй ч юм уу. Гэт нөгөө байгаль орчинтой нь холбож бүх сургалтын арга зүйн явдаг болохоор илүү нөгөө нэг тэд нэрийн хэрэглээ авахад одоо бас шивэд байна тий. Одоо хогоо бүрэн шийтсэн ч юм уу ахаад өөр улс орноос нөгөө хогоо импортоор оруулж ижин ашиглаж байгаа ч юм уу. Одоо тийм улс орнууд бол байна л да. Таны нөгөө сая хог юу 0 гэж ярьсан. Сая харангаа 100 жилээр та чинь яг аль чиглэлийн асуудлыг аваад нэлээд сайн шийдээд ажиллажлаа. Ерөнхийдөө бол нөгөө 100 жилийн аваар ара комплекс маань санал тавьсан ингээд сайн руу хүмүүс аваад ингээд эднэрийн багш нь болоо дээрээс нь хог хаягдлын асуудлын шийдвэрлэлд ажиллах боломж байна уу? Хог хаягдлын хаягдлын мэдмэтийн хариуцлага. Тэгээ нөгөө нэг сайн дурын хэрд ажиллаж байгаа.
нэг 60 гаруй хүүхдийг бас ингээ хариуцсан. Оо за. Ерөнхийдөө бол нөгөө хогийг бол бид нөгөө ангилвал баялаг ингээд ялахгүй байх юм бол энэ өөрөө хог гэдэг ухтгууныг бол ойлгох хэрэгтэй. Тэгээд манай аймагт тээвэрлэгдэж байгаа нийт хог бол ингээд дандаа нөгөө эзлэгүүнтэй хог аягдлуулж явдаг. Одоо жишээ нь хэд бид нэр энэ усны савыг ингээд дараад тэгээд хогийн савнд хийх юм бол энэ өөрөө эзлэгүүн. Альсгүй л энийг гэртээ хадгалж байгаа давхар төх юм бол одоо манай аймгийн Цэцэрлэг хотын гэхэд хот тогтчлт үйлчлэгийн хэдэн ажилчдын маань ингээд тээвэр одоо энэ савл гэхэд нуглаад ингээ хийх юм бол 5 дахин бага ачаа. Тэгэхэд энэ ингээ дотроо хий дэмий эзлэгүүнтэй ингээ яваад байгаа. Дээрээс нь дараагийн асуудлууд гэх юм бол нөгөө ялгах боломжтой юмнуудыг ялахгүй эзлэгүүнтэй тээвэрлэхээс гадна нөгөө нэг ийм төлөвлөгөөгүй худалдаа авалт хийснээсээ болоод нөгөөтг нь хог болдог. Одоо жишээ нь хэмтгэн хүүхдийн тоглоом аваад нөгөөтг нь нэвтрэнгүүд хогийн сав руу аваачаа хийдэг ч юм уу. Одоо нөгөө бид нэр за нэг хувцас авлаа гэхэд нөгөө хувцас хэрэгцээгүй болохоор хайдаг ч юм уу. Ерөнхийдөө тийм чиглэлийн хог хаягдал. Тийм. Бидний одоо нөгөө санхүүгийн мэдлэг тийм хувцас судалдаа авах ер нь бол тэр асуудал дээр бол тийм байгаль орчинд ээлтэй асуудлууд бол ингээл гараад ирж байгаа юм л да. За тэгвэл дараагийн гоё асуултыг танаас асууя. Та ер нь сайн дурын ажил шүү дээ. Нийгэмд ингээд сайн дурын ажил ямар ч одоо нэг мөнгө харахгүйгээр бүх зүйлүүдийг сайхан болгох гэж ингэж хийж байгаа ажлууд надад бас харагдсан. Сайн дурын ажлуудыг ер нь хэр хийдэг вэ? Бас гоё жишээнүүд байвал бас ер нь ингээд одоо хүмүүс үтж байгаа шүү дээ. Нэрээ ингэч зүгээр мээр гэдэг тэр чиглэлийн системийн хүмүүсийг бас авах санаа тий гоё үр дүнд хүрсэн тэр чиглэлээр та хэлж яриавал би бол өмнө их аливаа ажилд манлайл үзүүлдэггүй. Одоо тэгээ өөрөө өөртөөгөө л ярилцах нь бол өөрөө өөрийгөө л ойлгох нь бол хамгийн чухал асуудал шүү дээ. Энэ нөгөө нэг алмаз нэг халах нэг хэцүү өөрийгөө өөрчлөх нэг хэцүү ахаад нэг нь юу байдаг лээ нэг 3 хэцүү зүйл байдаг. Тэр өөрийгөө өөрчлөх. Би бол нөгөө нэг аль маш олон тийм сайн дурын үйл ажиллагааны зүгээр оролцогчоор явсан. Тэрнээс ч өөрөө бол ингээд нөгөө нэг манлайл үзүүлээд би энэ ажлыг санаачлаад ингэж явчих гэхээс илүү одоо тэрт ч нэг хүнд хувцас хэрэгтэй гэвэл тэрлөө нь орж туслаад энд ч нэг хүнд аяа шанах хэрэгтэй байна гэвэл тэрлөө нь туслаад энд нэг хүн орон байргүй байв гэвэл тэрлөө нь туслаад хуучин бол ингэж явдаг байсан. Одоо бол нөгөө зарчим оролцох нь ямар гэдэг юм бэ? Танд ямар өөрчлөлт гарсан? Ер нь бол нөгөө нэг хүмүүс нөгөө нэг өхөөсөө авахаасаа өхөн үлзээтэй гэдэг. Тэгээд яг нөгөө ажлыг хийгээд явж байгаа хүмүүс маань нөгөөтг нь бүтэмжтэй болоод за ингээ ийм үр дүн гаргачлаа гэдгийг хараад би маш их тийм нөгөө нэг кайфад жаргал яг өөрөө хийсэн юм шиг өмнө бол тэгж авч явдаг байсан. Тэгээд бас нэг зарим нэг ажлуудыг бол би сүйдээ бол нөгөө нэг нас хүний нөгөө насны зар байт юм. 20-д байхдаа бол бүх юмыг ингээд өнгөлөг гээгээл хараад 30 гараад ирэхээр арай нөгөө нэг олон зэрслүүд аагаад ирэхээр энийг ингэж болт юм байна, тэгж болт юм байна гэдэг нөгөө наснаас хамаараад айгүй жоохон тийм өөрчлөгдөв. Тэгээ одоо бол илүү сайн дурын ажлыг бол хүмүүсийн оюун зориулж хийх хэрэгтэй юм байна. Олон хүнд хүргэх хэрэгтэй юм байна. Тэгээ өөрөө чаддаг мэдгийг бусдад хуваалцах юм байна гэдэг чиглэлээр илүү сайн дурын юмыг сайн дурын үйл ажиллагаанууд бол хийж явж байгаа. Одоо жишээ нь хэд нэг сумын хурлын төлөөлөгч нарыг чадахжуулах ч гэсэн ингээл сайн дурын ажил тэрний одоо бензин шатхууны дагаад ч юм уу хоолндын дагаад ч юм уу илүү оюунд нь хөрөнгө оруулалт хийхгүйгээр одоо нэг хоолны бэлдээд юм уу хувцсыг бэлдээд байр орны бэлдээд хизээч хүний өөрийнх нь ухамсарыг л өөрчлөхгүй бол хизээч өөрчлөгддөг юм байна гэдэг. Тэгээ илүү хүүхдүүдтэй ажиллах нь надад илүү амар санагдсан. Өсвөр насны хүүхдүүдтэй дараа нь одоо ингээд ер нь алах гад онох гоод явж байгаа нэг оюутан насн дээр нь одоо арга комплекс дээр ажилладаг айгүй олон дүүнэр надад ингээд хичээнгэслээд гिचлээг буцаа ханддаг. Тэгээд сургуулиуд дээр бас ганц нэг байгаль орчны чиглэлийн лекц уншин тэрэнд нэг ингэсэн ингээд буцаад тусламж хүсээд хүүхдүүдс айгүй их чадвар холбогддог. Тэгээд тэр болгонд нь бас ингээд зүг зүгтээ мэдээлэл өгөх юмсан гэдэг. Тэгээд сайн дурын ажлыг бол илүү тэр чиглэл рүү
нөлөөлөл ажил хийж одоо яг хийж үзээгүй юм гэдэггүй шүү дээ. Яг хит хэдэн удаа хийгээд үзсэн гэдэг ингээл зүгээр юм байна. Одоо бол нэг ийм зөрчилтэй ажиллах хэрэгтэй байна гэдэг зүйлүүд чинь. Нөө бидний яриад байдаг тийм хүнийг эмнэлэгт очоо группийн асуудлыг шийдэх ч юм уу. Альсгүй л нэг хүн архины мөнгөнд хүчөж юм уу тий хүчөж юм уу. Альсгүй би өөрийнхөө танилцлыг ашиглаад нэг юм нэг бичиг цаашаа бүтэх ч юм уу. Тэр бол нэг ер нь бол хийж болохгүй юм байна гэдгийг бол би сүүлийн үед л аягаас ойлгоод байгаа. Ер нь доктортой хөгжлийн зорилт 17 тий. Тэр одоо 17 зорилтыг Монгол улс ингэж одоо 30 он 2030 он гэхэд ингээ хэрэгжүүлээд үр дүнгээ одоо шалгуулах гэж байгаа тийм. Энэ ер нь монголчуудын хувьд нэг тийм тунгаг бичиг зүгээр нэг лозум маягаар яваад нөө эсвэл одоо яг ингээд илүү бодлоготой хийж хэрэгжүүлээ яваад байна уу? Илүү ер нь бас яаж хийвэл илүү сайжруулах вэ? Жишээл боловсролын салбарт эдийн засаг гэдэг ч юм тийм. Доктортой хөгжлийн 17 зарчим нөгөө анх гарсан нь бол дэлхийн ертөнцид яг энэ хөгжлийн хэлбэрээр ингээ яваад байгаа юм бол бид нар ерөнхийдөө асуудалд ингээ орчлоо. Тэгэхээр 2030 он гэхэд нэг наад захын өөрчлөлтүүдийг хийхгүй болохгүй байна гэдээ гаргасан зорилтууд. Тэгээ Монгол улс бол бас нэг өөрийнхөө хэмжээнд тодорхой хэмжээнд бол хичээгээл явж байгаа. Гэвч энэ байгаль орчинд ороод бол эргээд нөгөөдхийг нөхөн сэргэн гэдэгт бол асар их хэмжээний зардал гардаг. Ер нь бол одоо нэг газрыг ойжуулахад хэдэн төгрөг илээ. Тэ ойн зурус байгуулахад хэдэн төгрөг илээ гэдээ бодоход маш их өндөр зардалтай. Тэгэхээр илүү бид нар зүг зохистой нөгөө хамгааллынхаа ажлыг тэгээ зүг зохистой ашиглалтынхаа ажлыг анханаас нь зөв явуулах юм бол илүү үр дүнд хэрнэ. Тэрнээс одоо нэгэнтээ дороотцсон газрыг бол нөхөн сэргэн гэдэг бол өөрөө маш их хүнд. Цаг хугацаа зарцуулна тий. Тэгээд манай байгаль орчны салбарын хүн бол бүгд л доктортой хөгжлийн 17 зарчмыг мөрдөөл аль болох хүрхийг хичээгээл салбартаа л өөрөөрөө чиглэж байгаа ажлууд руу бол хичээдэг. Гэвч өнөөдөр бол яг нөгөө засгийн газрын төвшөнд улсын хурлын төвшөнд манай байгаль орчны салбарын мэдлэг мэрэгчлээ хүмүүс хэд байгаа лээ гэж тоолохоор тийм 3 маягүй цөөхөн. Тэгээд сүүлийн хэдэн жилүүд бол дандаа манай салбарт мэрэгжлийн бас сайд нар томилогдож байна. Үүнтэй холбоотойгоор бол бас яг 2030 он гэхэд бол нөгөө хүссэн зорилго зорилтонтой хүрнэ гэхэд бол миний хувьд бол бас нэг юм эргэлзээтэй. Байгаль орчны ерөн салбарт ямар ажлыг ингэж өөрчилж хийвэл яаж ажиллавал гэдэг. За таны саяны ярьсан дээр бас давхардж байгаа шиг байна. Яаж илүү сайн ажиллавал илүү сайн үр дүнд хүрэх вэ? Ер нь бол нөгөө байгаль орчны салбарын ажлыг бол яг сэтгэлтэй, зүрхтэй нөгөө тухайн салбараа гэж боддог хүмүүсийн үгээс биш. Хин нэг нөгөө сураад төгссөн мэрэгчлээ юм уу хийхэд айгүй хэцүү. Одоо жишээ нь миний хувьд гэхэд 365 хоногийн 80 хоног ингээ хөдөө явдаг ч юм уу. Тэгэхээр миний ажлыг ойлгодог арга гэр байх хэвээр. Ер нь обст төр хийдэг ажил бол байгаль орчны салбарын ажил биш. Тийм. Өөрөө очиж энэ мод яатсан байна, энэ амт яатсан байна, энэ газар нутаг яатсан гэдгийг өөрөө очиж өөрийн биеэр үзчихэж, тэгээ хэдэн бор байгаль хамгаалагч нартайгаа байнга очиж уулзаж, тэдний арга гэр ямар байна гэжээж нөгөө байгаль орчны салбар бол илүү амжилттай явдаг. Ер нь бол нөгөө ганц хүний гэхээс илүү гэр бүлийн ажил юм да. Одоо миний хоёр охин гэхэд хог хаяхгүй, найзтайгаа эсогийг түүгээд кармалдаг ч юм уу. Энэ хөвшил. За миний нөхөр бол нөгөө нэг намайг байхгүй байгаагаар миний арга гэрийг даагаад ингээ аваа явдаг. Олон ийм эрчүүттэй ажилдаг учраас миний энэ ажлын нөхцөл байдлыг ойлгодог ч юм уу тийм учраас илүү ийм нөгөө нэг сэтгэл зүрхээ гаргаж хийх хэрэгтэй. Тэгээд бид манай салбарын хувьд бол бус салбартай бүр ингээд хамааралгүй салбар гэж нэг ч аахгүй. Газартаа гэхэд газар дээр үйл ажиллагаа явуулж, тэгэхээр нөгөөх нь байгаль орчин болоод явчихна. Тэгэл одоо уламжлалт ангаа ухаан байна гэхэд имэмээ ургамал гээл яваад өгнө. Ер нь бол юу н байгаль орчны салбартай уялдаа холбоог салбар гэж байхгүй. Таниулах. Сайн дурын ажлыг боловсролын салбарт хийж байгаа. Тий, ер нь бол боловсролын салбартай бол маш ойр ажиллах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол салбарын уялдаа холбоо сайн хангагдчихэж байгаль орчны ажил бол айгүй сайн явах хэрэгтэй. Тэгээ тэр чиглэлөө илүү ажиллах юм бол илүү амжилттай манай салбар явах ёстой л гэж боддог. Таны төгссөн сургууль ажил мэргэжил тэгээд төсөөл тэгээд байгаль орчны салбар гэж юуг анхаарах хэрэгтэй ингээд
мэрэгжлийн асуудлууд чинь асуулаа. Одоо илүү тань жоохон хувь хүний чиглэсэн асуулт асууя. Ер нь өөрийгөө ер нь хэрхэн хөгжүүлдэг вэ? Сургалт юмудад хэр сууж байна? Өмнө нь одоо сургалтуудад суугаад ч юм уу ямар нэгэн сургалтад суугаад яаж ингэж өөрчлөгдсөн байна гэдэг зүйлийг танаас асууя. Би ерөнхийдөө нэг энэ тэнд явж байгаа энэ сургалт арга хэмжээ байвал ер нь л дандаа анкета өгдөг. Тэгэл заримд нь тэнцэн заримд нь тэнцэхгүй гэж асуудлаад. Тэгэд ер нь бол нэг ийм урт хугацааны сурах нөхцөл боломж надад одоо 12 оноос хойш маш ховор байсан. Одоо жишээлбэл би Монгол Улсын их сургуулийн магистраа төгсч чадаагүй байна. Бас энэ жил энэ намраас эхлээ удирдлагын актанд ингээд сурч мэрэгч гээд ингээд бас явж байна. Тэгэхээр нэг богино хугацааны сургалтууд ер нь маш олон сасан. Тэгээ сургалтлын үед ер нь боломжоор очиж суучи, тархиа зэмгэлчий гэж ер нь бол боддог. 30 нас хүртлээр бол хувийн хөгжлийн ном аюул хөлсөн. Тэгээ яг хувийн хөгжлийн номон дээр дүн шинжилгээ хийгээд ахваа хайхаагүйгээр шууд ингээд нэг амьдралд зарим нэг юм хэрэгжүүлээ. Тэгээд айгүй нөгөөтгнөөс болоо буцаад стресстэй асуудалд орсон юм хүмүүс байдаг. Тэгэхээр хувийн хөгжлийг би одоо бодохдоо бол ном уншихын зөв. Гэхдээ бол чиний амьдралаас амьдрал шиг хинч чиний амьдралаар амьдрахгүй чам шиг хизээч гэр бүлийнх нь асуудал нь байхгүй учраас өөртөө тохируулж тэр хувийн хөгжлийн асуудлуудад тохируулж зохтой байдлаар баг багаар сайжрах. Тийм, тэгж зохицуулах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Тэгэд нэг юм хэлэхэд манай аавын маань ээж намайг бол нөгөө хүн болох гэж бас нэг айгүй их нөлөөсөн. Ер нь айгүй их. Нэмээ дээр өссөн. Дараа нь бол ээжийн маань аав бас хүн болох гэж айгүй их нөлөөсөн. Тэгэд ер нь өвөө эм хоёрынхаа сургаалыг айгүй их боддог. Тэгээ нэг юм хийх гэж чадхаа байхаараа манай намайг өвсөж яасан ус юм бэ чи гэж тэгдэг байсан аахгүй. Чи чад хүн чадж байгаа юмг чадлагүй байдаг ингээ. Тэгээ өөрийгөө бол яг тэр үгээр айгүй их урамшуулдаг. Зарим үед нөгөө уур айгүй их хүрнэ. Ер нь хүүхд тахтаа айгүй тийм ууртай байсан. Тэгээд сүүлийн үед уураа яаж захирдаг вэхээр өвөө маань ингээд ууртай холбоотой сонингийн хайцлбар ном ингээд нухлаад чи их ууртай унш гэж уншуулдаг байсан. Тэгээд тэрнээс бол нөгөө миний бас яг нөгөө хүүхэд байхад хүн сурцсан зөв хөвшлээ бол алдгүй. Тэгээ өвөө эм хоёрын сургаал бол айгүй их нөлөөлдөг. Тэгээд ээж үл зүв байгаарай гэж айгүй зөв яваарай л гэж айгүй зөгтөг. Манай аав бол нэг их олон юм хэлэхгүй. Тэгээд нэг өвгөө муу харахад за би ч буруудаад байгаа байна даа. Тэгээ ер нь бол өөрийгөө хөгжүүлэх юм бол илүү аав ээжийн сургаал, эмээ өвгөөгийн сургаал дээр явдаг. Тэгээ мэдээч хүн болсон өөртөө дүн шинжилгээ хийн, анализ хийн. Одоо надад болж өгөхгүй хүчнэл асуудал байгаа. Тэрийг аль болох ерөнхийдөө бол хүнээс сухаас илүү уншаад тэгээ тэрнээсээ мэдээлэл аваад тэрэн дээр бас алдаад тэтгэлээ засах илүү дуртай. Залуучуудад би түрүүн хэлжсэн тийм яг залуу үеийн төлөөллөөс илүү ингэж амжилттай өөрийгөө дайчилж байгаа нийгэмд ингэж бодит үр дүнгуудыг гаргацсан төсөл хөтөлбөрүүдийг баг багаар хэрэгжүүлсэн ингэж явж байгаа хүний хувьд ер нь таныг залуучуудыг ямар байгаасаа гэж юунд уриалах бай юм. Уриалж хэлэх зүйл хамгийн ихний асуудал бол залхуу биш байгаасаа л гэж үстэй. Нөгөө залхуугаасаа болоод маш олон залуучууд асуудалд ороод өнөөдөр явж байна тий. Тэгээ ажлын байранд очиод бас ямар асуудал үүсэж байгаа вэ? Айгүй их залхуу байна гэдэг үгийг бол алхам тутамдаа сонсч байна. Тэгээ дараагийн нэг асуудал бол зөв хандлагатай эерэг байгаасаа л гэж боддгийг. Юм бүхнийг харлуулаад төр зэсэг рүү чигдэг. Төр зэсэг гэдэг бол манай эртнийх өмнөх 2009 оноос ахуулаад ингээд байцсан маш олон жилийн уламжлалтай. Тэгээд тэрийгээ бид нар одоо ингээд багтаад, магтааж ярихынхаа оронд төр зэсэг гэж хин ингээд би асуудаг байхгүй. Хинээс нь одоо даа. Эзэн бийг өмрөө айгүй их тэртэг. Одоо залуучууд байна шүү дээ. Хөдөө орон нутгад. Энэ төр зэсэг асуудал, төр зэсэг асуудал. Төр зэсэг гэж хин тий? Би юм уу, цэрэн лам юм уу, альсгүй чи юм уу? За хэрвээ болохгүй байгаа бол үнэхээр тэр болохгүй байгаа салбарын тэр болохгүй байгаа мэрэгчлэнэг ч юм уу даргаыг л яриа л да. Тэрнээс энэ мундаг хүүхдтэй одоо бид нэр өөрсдөө цай сууныхаа дээжийг өргөдөг, хүндэлдэг, хайрладаг энэ газараа ингээ муулаад ахаа болохоор бас ингээд биднэрт л асуудал байна бол гэж л хаардгийг. Тэгээ залуучуудаа хандаж хэлэхэд залхуу биш. Тэгээ эрэг зөв хандлагатай байхад бол нэг асуудлууд айгүй араараасаа сайн сайхан болоо шийдэгдэх юм боломж нөхцөлүүд их байд юм уу л гэж хардаг. Таныг бас би өнгөрсөн онд Бацангал сумд те
Аймаг иргэд оролт ирсэн. Тийм, аймаг иргэд оролт. Би бас ажиллаж байсан. Яагаад нэр дэвшиг болсон бэ? Яг ямар ер нь бол таны дотоод зарчим байсан бэ? гэж асууя. Залуу хүний хувьд тийм. Манай сум бол хөгжлөөрөө маш их хоцрогдсон гэдэг үгийг бол маш олон хүнээс сонсдог. Тэгээ гол зарчим гэх юм бол сүүлийн 5 жил төсөлд ажилласан, нэг 8 жил байгаль орчны салбарт ажилласан. Тэгээд сум орон нутгийнхаа нэг 3500 хүний асуудлыг сонсоод боломжтойг нь бас нэг шийдвэрлэх төвшөнд нутгийн удирдах байгууллагт ингээ хэлж яриад шийдвэрлэх юм чадамжтай болцсон юм болов уу гэж өөртөө дүн шинжилгээ хийгээл тэгэл ер нь сонгуульд нэр дэвших санал тавихт нь бол хүлээж авсан. Тийм. Таны түрүүний хэлсэн залуучуудад л одоо муу хэлээд суугаад байх биш өөрсдөө оролцоод шийдэхин төлөө явах хэрэгтэй гэдэг зүйлийг тас хэлж явах шиг байна тийм. Шийдвэр гаргах төвшөнд асуудлыг гаргахын тулд хамгийн түрүүнд хүү хоорондын харилцаа байдаг. Өнөөдөр тэр хөдөө уулын мохорд байгаа, цэцэгт байгаа ч юм уу хүний асуудлыг бид нар л очиж сонсохгүй бол тэр хүн бол биднэрт хэлээ хэлэхгүй. Тэгэхээр илүү нутаг орноороо ёо хаана ямар асуудал үүсээд байгааг мэдгэл хэвээр. Манай аав бол 12 жил багийн засаг дарга хийсэн хүн байдаг. Тэгээ аав айлын эхнэр тэдэн сарын тэдэн төрн энэ айлын хүүхэд чөлөөт бөхөөр хичээллүүл амжилт гарган ч юм уу эднийх амжиргааны төвшин ингээд орцсон энэ жил эдэн малаа алдсан гэ манай аавд тийм бичсэн юм тэмдэглэлүүд нь айгүй их байдаг гэсэн. Тэгээд баг айл болгоныхаа асуудлыг манай аав мэддэг гэсэн. Яг тэгвэл айгүй их явдаг. Ер нь бага тойрол яваад байна. Тэгэл замдаа явахдаа үртэл нэг айлаар буугаал ингээд явдаг байсан. Тэгэд ер нь бол манай тэр аавын зарчим зүг байсан юм шиг байна. Олонтойгоо уулзаад явж байгаад тэр дунд хаана ямар асуудал үүсэж байгааг мэдэх боломжтой. Тэгэхээр ерөнхийдөө асуудал дээр тулгуурласан шийдлүүдийг аймгийн хурлд бас гаргаад энэ нэг асуудал дээр тулгуурлаж энэ асуудлыг шийдээд өгөөч гэдэг шийдлүүдийг эмэгтэйчүүдийн оролцоо тийм. Тэр бас дуу хоолой болж яваасаа гэж би тэнэг их хүсэж байна. Залуучууд ч гэсэн их мэдэж ярьж итгэл хүлээлгдэг юм байлээ. Тийм. За ингээд манай подкастыг урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Цаг бага байгаа ч гэсэн бид нар хоёлаа нэлээд тодорхой зүйлүүдийг танаас би асууж чадсан гэж ойлгож байна. Подкастын сүүлийн 20 минут танд үлдээе. Тэгээд төгс хүн гэж бол энэ хорвоо ертөнц дээр байхгүй. Маш их алдаа дутагдал надад байна. Тэргээ сайжруулахын төлөө бас явж байна. Тэгээд хүн болж хүмүүн заяаг олж төрнө гэдэг бол айгүй чухал, миний хувьд бол айгүй юм сайхан зүйл. Тэгэхээр энэ эцэг эхээс зайсан нэр төрөө бас эрхэмлээд тэгээд хүн болсон хүмүүн заяанда бас өөрөө чадах бүхнийг бас хийгээд юм үлдээц бол мөртэй ах юм санал гэж хүсдэг. Тэгээд миний бүр амьдралын хамгийн сүүлийн мөчтгийг хамгийн сүүл рүүгээ ингээд зорилго гэх юм бол гэгэрэл төрөх юмсан, уул мөргөө байх юмсан гэдэг зорилгыг бол нөгөө байгаль орчны салбарын хүнд бол илүү ингээд тавиад тэр чиглэл рүү бас миний дараагийн нөгөө нэг 10 үе бол тийм байх бах. Тэгээ тэр чиглэлийн ажлыг бол хийн гэж мөрөөдөж дотроо төлөвлөж явж байгаа. Өнөөдрийн үед бол миний хүүхдүүд байгаа учраас яг тэр чиглэлийн ажил руу ингээ орж чадахгүй явж байна. Тэгээд нөгөө зүв байгаарай гэдэг. Манай нэг ах надад хэлжсэн юм байгаль хамгаалагч байгаа. Хүн бай мөн бай гэдэг бол айгүй чухал шүү. Хүн байгаараа мөн байгаарай гэдэг. Тэгээд цагчаасан. Тэгээд тэр ихэнх захиасыг одоо бас ингээ байнга бодоо явдаг та. За баярлалаа.